Гэр бүлийнхээ тав тухыг анхаарах нь чухал бөгөөд хамтдаа унтах эсвэл тусдаа унтах нь гол асуудал юм. Джеймс Маккини Спимс Рибенком номыг уншихыг зөвлөж байна. Энэ нь таны бодлыг тодорхойлоход туслана. Жижигхэн ном, хурдан уншин, хамтдаа унтах нь аюулгүй байх ёстой. Хүүхдийн орыг эцэг эхийнхээ оронд ойртуулж нэг хажууг нь аваарай. Ингэснээр хүүхэд төрснөөсөө хойш унтах өөрийн оронтой болно. Мөн хамтдаа унтахын бүх давуу талууд үлдэх болно. Ээж нь хүүхдээ хооллож дараа нь оронд нь буцааж тавих боломжтой. Таны ор болон хүүхдийн орны хооронд зай байхгүй байх ёстой. Хүүхдийн орон таны оронд ойрхон хөдөлгөөнгүй байх ёстой. Хэрэв та нэг оронд хамтдаа унтахыг сонгож байгаа бол хүүхдэд текстэл болон дэргүй өөрийн оронтой байх ёстой. Анхааралтай байгаарай. Хүүхэд ээж болон аавын хооронд унтаж болохгүй. Зөвхөн ээж болон хан эсвэл хажуугийн хооронд унтах ёстой. Дахин хэлэхэд танд сайн унтах нь чухал. Хэрэв та хүүхэд тусдаа оронд унтаж байхад илүү сайн унтдаг бол тэгвэл та хооллохын тулд босох хэрэгтэй. Тиймээс нэмэлт ортой хувилбарыг авч үзээрэй. Шөнө олон удаа босох нь хэцүү болно. Хамтдаа эсвэл тусдаа унтах таны сонголт. Харин та хамтдаа унтах шийдвэр гаргасан бол хүүхдэд аюулгүй байдлыг хангах ёстойг санаарай.